Монгол Улсын их хурлын дарга Мегомбийн их хурлд олон улсын парламентын холбооны Аз номхон талаан бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргаллаа. Бүлгийн даргын их хурлд хуралдааныг нээж үг хэлсэн юм а. Эдгээр дэлхийд дахина улам бүр өснө нэмэгдэж буй тэгш бус байдал нь хүний сайн сайхан аж төрөхөд сөрөг нөлөө үзүүлэн эдийн засаг нийгэм улс төрийн докторгүй байдлыг үүсгэж байгаа нэг шалтгаан юм а. Иймд энэ удаагийн чуулганы ерөнхий хэлэлцүүлэг тэгш бус байдлыг арилгах нь хүн бүр нэр төртэй сайн сайхан аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх нь сэдвээр болж байгаа нь Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганаас баталсан тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрт тусгасан зорилтууд түүний дотор улс орнуудын хоорондын болон улс доторх тэгш бус байдлыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхэд цаг үе олсон гэж үзэж байна. Тус бүлгийн хуралдаанаар Швейцарын Женев хотно 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болсон Аз номхон талаан бүлгийн хуралдааны тэмдэглэлийг батлах, олон улсын парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүдийн мэдээллийг сонсох, олон улсын парламентын холбооны ассамблеийн 136 дугаар чуулганы үеэр явагдах залуу парламентчдын чуулга уулзалтын удирдах зөвлөл, эмэгтэй парламентчдын товчоо, ойрхон орнодын асуудлын хороо, парламентчдын хүний эрхийн хорооны сонгуул, тус бүлгээс нэр дэвшүүлэг. Аз номхон талаан бүлгийн дүрмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Олон улсын парламентын холбоонд бүс нутгийн 6 бүлэгтэй бөгөөд түүний нэг нь Аз номхон талаан бүлэг юм. Завг бүлэгт олон улсын парламентын холбооны гишүүн 33 парламент байдгийн дотор Япон, Энэтхэг, Бүгд найрамдах Хятад ард улс, Канада, Бүгд найрамдах Солонгос улс, Австрали зэрэг дэлхийн томоохон улс орон багтдаг юм байна. Түүнээс гадна олон улсын парламентын холбооны ажиглагч гишүүдэд гишүүнчлэл нээлттэй байдаг ажээ. Бүлэг нь дарга, 1-р орлогч, 2-р орлогч, дарга гэсэн удирдлагатай ажилтдаг юм байна.